Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 дэлгүүн дээр суугаад харуулад хүүхдүүдэд онтолцгаад эсвэл ажиллаад хараад харих замдаа сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ үчийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2025 оны 11-р сарын 7-ны өдөр Улаанбаатарт 22 цаг 13 минут болсноор хүүхдүүд унтлаа одоо бидний цаг үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань эхэлж байна. Радиогийн 2 дугаар студид хөтлөгч Очроо Эрика, найруулагчаар Өнөр Аяр нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. Үчийн минь Очроо. Үчийн минь. За, өнөөдөр завгүй өдөр өнгөрвөө. Тэглээ, завгүй дахиад нэг завгүй өдөр өнгөрлөө. Би бол надад бол амар эмо өдөр өнгөрлөө. Өдөржин цасараад тийм. Зам хальтрага гулгаатай байсан ч гэсэн цаанаас л нэг эмо санагдаад. Надад нэг эморхор цас санагдаагүй. Өглөө бол намайг гарахад цасаар шуурч байсан. Өглөө бол үнэхээр нэлээд ширүүн шуурч байсан тий. Өдөр бол өстой гоё цас орж исэн шүү. Тэгээ нөө замын цасыг цэвэрлж байгаа машинууд их байлээ. Нийслэл ажилласаа хийж ах шиг байлээ шүү. За бүр сонсогчдын комментарууд дээрс одоо үзчихэд унтах киноны санаа авъя гинэ. За. За өнөөдөр чинь кино ярина. Миний хувьд болохоор яасан 365-ийн 3 дахь ангийг сонгосон. Дараагийн 300 үргэлжлүүлээд авсан гэсэн үг. Дараагийн 365 өдрүүд гээд. За өмнө яаж дууслаа? За өмнө нь бол өстой буудуулаад дуслаа. Буудуулаад Лаура чинь буудуулчаа тэгээд яг үхсэн амьд нь мэддэхгүй дууссан шүү дээ. Тэгээд буудуулаад нэг нөгөө Масимодо төврүүлэл дууссан санагдаж байна. Далайрыг дээр тий. Тий. За яг юу яачи? Өнөөдөр анх удаа магадгүй сонсож байгаа хүн байвал гэж бодоод ерөнхийн нэг томиг нь яриад өгчий. Дараагийн 365 өдөр гэдэг энэ кино маань Польшийн алдартай 365 өдөр гэсэн киноны 3 дахь анги. Эхний 2 ангийг үзсэн хүмүүс бол Лаура, одоо гол дүрийн бүсгүй болох Лаура, мафийн босс Масимо, тэгээ нэг 2 дугаар анги дээр гарч ирсэн шинээр гарч ирсэн залуу болох Начо гэдэг нэг хайрын гурвалжингийн харилцааг ерөөхдөө ойлгох бах. Тийм би бол ойлгоод л байгаа. За өмнөх анги дээр нь яста нэг буудал зам болоод ослолсон. Тэгээ ер нь бол их драматик кино шүү дээ. Тэгээ Лаура өөрөө нөө буудулсан учраас амь насны аюултай байдалд орсон байдаг да. За тэгэнгүүт энэ анги нь одоо 3 дахь анги нь эхлэнгүүтээ Лаура амьд үлдсэн ч гэсэн сэтгэл санааны хувьд их шарахтай. Масимо буюу нөхөртөөгөө харилцаа нь хэцүү болсон байдалтай эхэлнэ. Нэг талдаа хайртай хэрнээсээ нөгөө талдаа ингээд байнга хянаад хардаад идэг тийм маф нөхөртэй хүн. Тий. За тэгсэн мөртлөөсөө нөгөө тэр шинээр гарч ирсэн залуу болох Начогоо Начоргоо бас сэтгэл нь яваад ах шиг байна. За 3 дахь анги эхэлсэн дээ одоо. За ямар ч гэсэн амьд л байна тий. Амьд л яхаа хальтаа. Тэгээ Начо ч ингээ гаднаасаа харахаар ингээ нөгөө нөхрийнх нь эсрэг талын мафийн толгойлогчийн хүү гэдгээр ингээд нэг тийм муу талын нөхөр байгаа юм шиг ирнээсээ өөрөө болохоор их үр зөөлөн халамжтай тийм залуу байдаг. Лаураг болохоор маш их хүндэлдэг. Тэгээд ингээд харал нэг Лаура маань гэрлэлт толгой нэргээд гэрлэлт одоо хүсэлт ачаал өөрийн эрхчлөө мөрөөдлийнхээ дунд би чинь яг юу үсээд ийнэ гэдэг асуулттай ноцолцоор л ингээд кино үргэлжилдэг. Ерөнхийдөө бол хоёр сайхан залуугийн дунд төрч явааныг бүсгэн тухай. Нэг нь яг зан хашаа хувьд хоёр өөр л залуу байна л та тий. Харин тий. За энэ кино маань угаасаа өмнөх 2 дугаар ангитайгаа адилхан кино шүүмжлэгчдээс бол маш одоо их шүүмжлэл авсан, дөрүүд нь суул клип шиг тасалдсан, гол нь эротик хэсгүүдийг харуулах гэж хийсэн кино гэж шүүмжлүүлсэн ийм кино байгаа. Тэгээ ууг нь бол ингэдэм билээ. Би одоо хэрэг ашиг болсон юм бол гэд сонирхсон чинь 9 сая 9.5 сая доллар 9.4 сая орчим долларын ашиг олсон гэдэг юм байна л та. Тэгсэн хэрнээсээ яг аль кинон ашиг олсон нь мэдэгдэхгүй. Тэгээ хэдэн төгрөгийн одоо төсөвтэй байсан нас мэдэгдэхгүй. Тэрний талаар мэдээлэл байхгүй мөлий. Нөгөө зөвхөн Netflix-аар гарч байгаа болохоор бас яг хэдэн төгрөгийн ашиг олно гэдэг чинь бас ойлгомжгүй л дээ. Кино дотор гараагүй шүү дээ. Гэхдээ яг нэг талаас анги франчайзинг ингээд эхнээс нь дагаад үзсэн хүмүүс бол зүгээр л нэг тийм хөнгөн маягийн драма эсвэл драма дээр нэмэх нь одоо халуун хайрын гурвалжин үзхийг дуртай нэг тиймэрхүү драматик кинонд дуртай хүмүүс бол үзчихэж болохоор кино
Жүжигчд нь бол ерөөсөө солигдоогүй. Ягаад тэгэхээр 22 онд чинь 1-4 сард 2 дугаар ангийн 4 сард 3 дугаар ангийн 8 сард нээлттэй хийсэн. Жүжигчд нь бол яг хിവэр байгаа. За тэгээ ингээ үйл явдлыг нь товчхон яриад өгье. Киноны өмнөх анги маань одоо түрүүний хэлсэнчлэн Лаура Массимогийн үр дээр буудуулсан байдалтайгаар төгссөн. За тэгээ Лаура амьд өгсөн хэсэг нь энэ анги дээрээс олж мэдэн штэ. Киноны эхэнд Массимо нэг шарилын өмнө зогсож байгаагаар эхэлдэг. За хүлц юм шиг харагдвал тийм тэгээ тэгэнгүүт шарилын өмнө зогсож байгаа боловч шарилынх нь нэр нь харагддаг байхгүй юу. Тэгэнгүүт тэрнтэй ингээ дүрсэн солигдонгуудаа Лаура ингээ фото студид зураг авахулж байгаа. Модель болж байгаа тим хэсгүүтээ ингээ ээлжлээ солигдоод идэг. Тэгээ Лаурагийн шарил юм болов гэж хин ч гэсэн яг бодогдохоор тэгсэн чинь үнэндээ болол нөгөө Массимогийн ихэр дүү. Тийм тэр нөхцөн. Адриана. Тийм баг. Тэр нүгээс бодуулсан шүү дээ. Тэрнийхээ шарил дээр зогсож идэг. За тэгээд Массимо ч тэгээ дүр солигдонгуудаа Массимо өрсөлдөгч мафийн толгойлогч болон нөгөө толгойлогчийн хүү болох Начо байна штэ. Тэрнтэй ингээд маргалдаж байгаагаар үргэлжлээд за тэгээ энэ газар нутаг бол минийх дүрм журм зөрчих юм бол би ер нь та нарыг хүүс тэмтэрнэ гэсэн утгатай ингээд нэг анхааруулга өгж мөгөөд ингээд маргалдаж байгаагаар явдаг. Тэгээд үнэндээ бол Лаура угаасаа амьд байдаг. Массимотой өглөөний дотн харьцаа эхлүүлэхийг хүсэх боловч Массимо болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр ийм ч арай болоогүй гэж хэлсэн гээд. Тэнгүүт Лаура нь жоохон уурлах маягтай босч явна. Лаураг арай болоогүй гэж юу? Тий, Лаура ч нөгөө нэг буудуулаад гинцэндээ буудуулчихсан байна. Тэгээд тэр нөгөө шарх мархан сайн эдгээгүй. Ер нь бол тун удахгүй болно. Гэхдээ арай болоогүй гэж хэлсэн гээд Массимо жоохон тэгсэн чинь Лаура болохоор жоохон ууртай босоо явнаа. За тэгээ Лаурагийн нөгөө найз Ольга байна штэ. Нөгөө гертэн сүйдэгчээд. Тийм, тэгэнгүүтээ нөгөө нөхрийнх нь баруун гар болох Доминикатай сүү тавьсан. За тэр чинь бол ер нь Лаурад их хань болдог. Тэгээ амьд байгаад нэгт чамаг ингээ амьд байхад би өстөр найз амар их баяртай байгаа шүү гэд. Ер нь хамтдаа цагийг өнгөрүүлдэг л тийм байнга л хань болж сатааруулж идэг. Нэг яг л найз цуг байгаад байт юм шүү дээ. Би ч яг ингээд сонсцоор гад яг үдсэн юм шиг болчих шүү. Ер нь яг нөгөө цөөхөн дүртэй болохоор бас цээжлэхэд ч амар юм. Харин тий цөөхөн дүртэй шүү. За тэгээ нэг өдөр Лаура бүр тэсгэл алдаад нөхрийгөө хуралдаа байгааг нь мэдсээр өжиж тачаангой даашинцтай өндөр өсгийдтэй өрөөнд нь ороод хуралдаж байгаа ингээд өөр бусад залуучуудын өмнө өдчөөд цаашаа гараа өвчдөг. Яна уушлаарай чи хуралдаа байсан юм уу гэж хэлчихэл. Хурлаа тусгаар над хэлээр хийгээд. Тэгэнгүүт Массимо тэсгэл алдаад араас нь гарч ичээд ажлынхаа нэг өрөөнд халуухан дотны харьцаанд орно. Тэгээд дуусгачаад эргээд хуралд руугаа орчдөг. За тэгээ энэ хугацаанд энэ одоо Массимо Лаура хоёрын хувьд болохоор ер нь гэр бүлийн уур амьсгал нэг л болж өгөхгүй байгаа байхгүй юу? Эхний анги дээр нөө хүүхдээ алдсан, жирэмсэн болсон байсан. Хоёрдугаар анги дээр Лаура өөхт өгсөн. Тэгээд одоо ингээ гуравдугаар анги дээр бас нэг хоорондын харилцаа нэг л нэг тийм тааламжтай уур амьсгалд орж өгөхгүй байгаад идэг. Харин тэр хугацаанд Лаурад нөгөө түрүүний хилээдсэн сайн найз Ольга дандаа ингээд гоё хань болж идэг. Тэнгүүтээ Лаура бас боддгийг гайхамшигтайгаар амьд үлдсэн юм чинь энэ одоо нэгэнд би амьд үлдсэн юм чинь цаашид юу хийх вэ гэдээ бас ингээд бодол болоод идэг. Ер нь л нэг одоо би одоо Массимотой нэг нөхөртөйг нэг л ойлголцох байгаа. Гэхдээ одоо би одоо яасан дэрвэ гэд. Тэгээд тэгсэн чинь тэр ингээд эргэлзэж явах үе дээр нь Начо байна штэ нөгөө залуу. За. Тэр залуу Лаураараа уцаар яриад одоо намайг ингээ уушлаарэ. Гэхдээ би чиний тухай бодхоо болж чадахгүй байна гэж хэлдэг. Тэгсэн чинь Лаура болохоор сонсож ирсэн аа. Шууд ингээд чи миний тухай бодох хэрэггүй энэ төр гэж хэлэхгүй заяа. Илүү хичээгэрэй гэж хэлээд уцаа тасалчихна. Ягаад тэгэхээр Лаура цаагаараа нэг жоохон таалагдаад идэг. Тийм юм бэ нүг хайччихлаа. Тийм тэгээд хэдийгээр нэг юм өсчил би ингээд бүх дөрүүдийн ингээд сая ерөн зургуудыг харсан байхгүй юу? Одоо Массимо, Начо, Лаура тэгээд нөгөө Доминикийг бол харцсан. Бүгдийг харцсан. Ольгыг нь ерөөсөө баг харж байгаагүй баха. Хариулах чадвал нэг Ольгыг нэг хүмүүст харуулчвал бас ингээд яг ингээд дөрүүдэн бүтээгээд явуучвал. Ольгыг нь тэгвэл зургийн нэрэл тод харуулчвал ерөнхийдөө Лаурагаас их өндөр бүсгүй байдэн шүү. За. Лаура чинь өөрөө ер нь жижигхэн бүсгүй байлаа шүү дээ. За тэгээд одоо ингээд Лаура чи өөрөө гэрэлцсэн бүсгүй шүү дээ. Үнэхээр ингээд сэтгэлэн татагдаад гэрэлцсэн хэрнээсээ
Массимогийн өрсөлдөгч буюу одоо Начод ер нь л ингээд цаагаараа аяг татагтаад идэг. Тэгээ өөрийнхөө дотоод сэтгэлтэйгээ тэмцэж байгаа гэдгийг бол хүлээн зөвшөөрж байгаа. За тэгээд нэг үдэш Лаура Ольга хоёр зугаацгаар клубт очиод бүжиглэжсэн чинь Ольгагийн найз залуу буюу Доминика ирээд Ольга тэр хоёр хамт үлддэг байхгүй юу? Тэгээ Лаура гарах гад үүд рүү зөвлөх мөчөд Начо яг тэр текин тэр сууж байгаа харагддیں۔ Тэгсэн чинь гинт Массимо гарч ирээд хонгор минь сайн үгээд шууд тэрж аваад цаашаага нэг өрөөрөө дагалаад орчихно. За тэгээ тэр өрөөнд нь орсон чинь стрит тайч хурлын үзүүлбэр үзүүлдэг нэг бүсгүй ээжэдэг. Тэнд яг ингээ шон дээр бүжиглээд ээжэдэг. Нэгдүгээр ангид бас тийм юм гардаг шүү дээ. Тэгээ тайчийнхаа үзүүлбэр үзүүлж байгаа хүүхнийгээ Массимо болохоор гар гэдгсэн чинь Лаура хэрэггүй түр бэжээ гэд. Тэгээ тэр хоёр чинь тайчих үзүүлбэр үзснийхээ дараа Лаура тэр шон дээр нь гарч ширээн дээр нь гарч бүжиглээд тэрнийхээ дараа энэ хоёр маань бас дотн харилцаанд орноо. За гисэн хэдий ч Массимо Лаурагийн хамт одоо өмнө нь Начотой хамт нөгөө нэг арал руу зүгтаад нэг тэнд нэг хэсэг байсан шүү дээ. Тэр явдал дээр ерөөхдөө хардаад өөрийг нь хуурсан гэж буруутгаад идэг. Тэгээд дээрэс нөгөө нэг Лаураг жирэмсэн болоод хүүхдээ алдсан гэдгийг хилээгүүд нь одоо хүртэл сэтгэл дундуур байгаа тухайга хилээ тэр хоёр ингээ маргалдаад ер нь л хоорондоо нэг тохиролцож өгдөггүй одоо маргаан их хэсэг тусам хосууд чинь ингээ холдоод байна штэ. Тэгээ Лаура болохоор хүүхдээ алдсан шалтгаанд нь болохоор өөрийг нь буруутгах нь танай гэр бүлийн одоо өшөө авах асуудал тэрнээс ч юм болж би хүүхдээ алдсан ингээд. За ингээд маргааш өглөө нь Массимо их нэртэйгээ дотны харьцаанд орж эвлэрхийг оролцсон боловч Лаура болохоор дотроо нөгөө Начог төсөөлөд идэг. Тэгэнгүүт тэрийг нөгөө Лаура ингээд өөр юм бодоод байгааг нь мэдэнгүүтээ шууд Массимо дотны харьцаанд орохгүй зогсоочдөг. Ер нь л ингээд ихнэрийгээ анзаараад иш нэг л болохгүй юм. Тэгээд Начо татагтаад байгаа гэдгийг нь анзаараад байгаа. Найруулагч Ольгог өгсөн. Тийм би нэгдүгээр том битэн байна Лаурагаас. Тэгтээ цоглог бүсгүй байдаг шүү. Зя. За тэгээ нөгөө гэрэлт нь нөгөө одоо ингээд тэр хоёр чинь маргаантай за ерөөхдөө нэг л нэг бүтэхгүй байгаа нэг салах гэж байгаа юм шиг сарнижгаад бухимдсан Лаура загварынхаа салбарт карьераа эргэж сэргээгээд карьераа хөөж эхэлнэ. Брендийн ямар брендийн илж болдог вүлээ дээ. Тэгээд нэг брендийн одоо нүүр царай болоод завгүй явж агаад тэнгүүтээ Лагосын загварын үзэсгэлэнд өргөцсөн болохоор Португал руу аяллаар явнаа. Найз бүсгүй Ольгоогоо дагуулаа явдаг. Тэгсэн чинь тэнд нөгөө Начо серфингээр гулгадаг байсан шүү дээ. Хоёрдугаар анги дээр гардаг. Тэгсэн чинь серфингийн тэмцээнд оролцохоор явж байгаад санамсаргүй байдлаар очсон байдаг. Тэр хоёр тэнд таарлтна. Яг санамсаргүй байсан уу? За тэгээ Лаура Начо олон улстай авах санамсаргүй тэр хоёр очиж Португал таарлддаг нь юу? Харин тийм. Яа санамсаргүй байсан гэж бодохгүй байна. Гэхдээ Лаура ч өөрөө дотроо ингээд Начог ингээ үгүйсэх хичээгээд байгаа хэрнээсээ одоо зүүдлээ дотны харилцаанд хорж байгаа энэ төр гэдэг нөгөө байнга зүүдлээддэг тэрийг бол ерөөсөө болж чаддгүй. Тэгээ ямарсандаа эцэст нь загварын шоу болж клубт таарлцсанаар хоорондоо ярилцсны дараа Лаура Начог үнсээд тэгээ энэ хоёр далайн хэрэг дээр дотны харилцаанд орноо. Уул нь ороогүй байсан шүү дээ. 2 дугаар анги дээр ороогүй байсан. Тэгээд ингээ 3 дугаар анги дээр орчдөг. Тэгээ Начо болохоор ер нь Лаура барыг надад тайртай байхтайгаа бодоод идэг юм шиг байгаа. Гэхдээ энэ хоёрын яриан донд ингээд Массимогийн амийг аварсан. Яагаад тэгэхээр Лаура нөхөртэй хайртай учраас би Массимогийн амийг аварсан шүү өнтер гэдэг энэ хоёр чинь хоорондоо бас нэг нэлээ юм ярилцсан. Гэхдээ Начогийн одоо гол хүсэл нь болохоор Лаураг өөртөө хамт явахыг албадахгүй. Би бол чамайг хүндэлж чинь чи өөрийнхөө хүслийг дагах хэрэгтэй гэдэг. За ингээд Лаура зочдуудтай буцаж ирэхэд Массимо ууртайгаар ухтан. За тэгээ зан авираас нь олж шүүмжлээд ингээ энэ хоёр чинь бүх хэрүүл болноо. Тэгээд тэгэнгүүт Лаура шууд сална гэж сүрдүүлээд Лаурагийн л буруу шүү дээ. Начотой хамтчдаг. Начотой яачдаг. За тэгээд ерөнхийдөө надад ингээ нэг тийм өөр ингэсэн спейс буюу одоо орон зай цаг хугацаа хэрэгтэй байна гэд нөхөртөөгөө маргалцсан чинь Массимо тэрийг нь зөвшөөрдөг. За. Бас нэг хугацаа өгьегээд. Тэгээд Лаура чи эцэг их рүүгээ Польш руу буцаж ирээд хинд нь яг дурлаад байгаагаа мэдгүй байгаагаа бодоод ээждээ ярьсан чинь ээж нь
охиныгоо 30 насныхаа төрс өдөр болж байна. Одоо ингээд чи Массимотой анх уулзнаас хойш жил гарсан болчлоо. Тэгэхээр миний охин өөрийнхөө аз жаргалыг нин тэрэг үнд тавиарэ гэж зөвлөгөө өгнө. Тэгэнгүүт Лаура ч бас эргэлзсэн байдалтай ингээд байнга бодлогошронгуй байдаг. Гэтэл Лаура чи ингээд өөрийнхөө хүсэлт ачааллыг барьж дийлэхгүй. Массимо Начо нартай ингээд гурвалсан секс хийхийг ингээд зүудэлж мүдлээд ингээд дотроо бодоод идэггүй. Бүр хоёр нөхөртэй болох наа. Харин тийм ээ ингээд нэг учир нь олдохгүй байгаамаа. Ер нь бол мөрөд цаад санаа нь тийм л байна л да. Тэгж мэй. Та үзнэ ер нь яриулж дуусчаа ер нь үзгэл гинэ байна. Тэгээ ойлгоо болохоор ер нь уцаар ярихдаа Массимо одоо Начотой ингээд ийм асуудал алсан гэдгийг чинь мэдж байгаа шүү гэд анхааруулна. Тэгээ магадгүй ингээд Массимо Начог алчих үедээ гэж санаа зовж байгаа гэдгийг хэлдэг. Тэгэнгүүт Лаура Массимотой ойлголцохын тулд сэтгэл рүү буцаад ирдэг. За. За тэгээд ер нь бол Начогийн хувьд болохоор анхны харцаар дурлсан биш харин нөхөрлөөс үүдэлтэй хайр гэдгийг нь тайлбарлаж өгöd хамт байхыг нь гойдог. Гэхдээ тэгэнгүүт нөө Лаура болохоор надад бодох цаг хэрэгтэй гэж хэлсэн чинь Начо хамаагүй би чамайг хүлээнэ гэж хэлнэ. Харин нөхөртөөгөө уулзаад Лаура болохоор би одоо Начотой ийм асуудалтай ийм болсон. Одоо хүүхдээ алдсныхаа дараа үнэн хэлдэг. Хүүхдээ алдсныхаа дараа ер нь бол сэтгэл зүйн хямралд орсон энэ төр гэд. Тэгээд тэгсэн чинь Массимо болохоор хэлдэг. Манай болохоор надад хайрыг алдахгүй байхын үн цэний талаар зааж сургасан. Тийм учраас чи өөрөө сонголтоо хий гэж хэлнэ. Гэхдээ Лаура сонголтоо хийдэггүйгээр энэ кино төгсдөг. Тэгээд дуусчих байгаа юм уу? Тийм. Тэгэхээр одоо дөрөв дээр ингэ гарах гэдэг юм яах вэ? Байхгүй зүтэй. Тэгээд дуусах тахтай. Тэгэхээр харин нэг яг нэг тийм ойлгомжгүй ч юм уу эсвэл нэг юм драматик кино үзэх дуртай хүмүүс бол үзүүл үзчихэр л юм бэл. Ойлгомжгүй байна уу? Харин. За нэг ийм кино. Массимон гоё залуу юу? Начо илүү гоё залуу юу? Надаа юу? Начо. Гэтэ Массимо ч гэсэн гоё л да. Аль аль нь л гоё залуу шүү дээ. Гэтэ Массимо болохоор ерөнхийдөө жоохон тийм төрөмгийн авиртай хэдий юм шиг санагдсан. Магадгүй юм зэрэг бас мапнд болгож байгаа юм шиг. Начо болохоор арай зөөлөн дүү хандлагатай л юм шиг харагддээ шүү дээ. Харахад бол хоёулаа их хурц төрхтэй. Найруулагч нар нөгөө гуруулаа тэр байгаа цуг зургийг ингээд тавьсан байна. Яг нөгөө мөрөөдлийнх нь хэмөө зүүднийх нь юм уу? Тэр хэсгийн зургийг. Харин ч. За тэгээ энэ кино нэг иймэрхүү л төгсгөлтэй юм байна. Би болохоор бас 3 дугаар анги юм чинь нэг талдаа шийдсэн юм болов уу гэж бодсон чинь шийдэхгүй дуусчлаа. За тэгвэл ингээд нэг бүтэн кино ингээд цуурлаад хамаагүй явсараагаа дууслаа да. Гэхдээ ер нь бол энэ кинон дээр нөө дотны харилцаанд орж байгаа нөө зүүдэлж байгаа хэсгүүдгээд тэр хэсгүүд нь хилүүтэй гардаг яг нөө нэг түрүүний шүүмжлэгчдийн дүгнсэн шиг клип шиг ингээд клипнүүдийг нийлүүлсэн юм шиг ингээд тасалдсан байдалтай байдаг энэ төр гэдэг. Ерөнхийдөө мэрэгжлийн шүүмжлэгчид бол тэрийг нэг шүүмжилсэн. За киноных нь утга санаа нь бол өстой нөгөө хайрын гурвалжин тэгээд одоо ботход Лаура ч аяг хэцүү гастай хоёр мафийн толгойлогчтой л ер нь бол аль нэг нь сонгохоо мэдгүй эргэлзэж байна. Нэгийг нь сонгочлаа гэхэд тэр дунд ингээд цус тулаан болох магадлал маш өндөртэй тийм нөхцөл байдлын л бүсгүй болж хуурж байгаа. Тийм байна. Би ер нь нэгдүгээр ангийг хальт үзсэн л дээ. Тэгээд нэгдүгээр анги бол маш их эротик хэсэгтэй дотны харьцааны хэсэг маш их байдаг тий. Гэхдээ яг ингээд яриулсан чинь 2 3 дээр нь бүрч их байгаа юм шиг сонсогдож. Ер нь бол энэ хоёр залуу гараад ирэхэр чинь тийм дотны харилцаанд ордог хэсгүүд бол нэлээ их байдаг. Дээрээс нөгөө нэг 2 дугаар анги дээр чинь бол Начотой дотны харилцаанд ордог хэрнээсээ зүүдлээд идэг. 3 дугаар анги дээр бол яг жинхнээсээ дотны харилцаанд орчдөг. Тэгээд асуудал үүсэж байгаа юм да. Эрэгтэй үзэгчтэй хувьд бол 2 залуу биш 2 бүсгүй гарч ирвэл илүү гоё байдаг. Энэ кинон дээр бол хамгийн тогтвортой харилцаатай байгаа нь болохоор найз бүсгүй Ольга штэ. Ольга чинь тэр Доминикатай сүү тавьсан штэ өмнөх анги дээр. Тэр хоёр бол стил хамт одоо болтол хамт байгаа. Тэр хоёрын дотны харьцааны хэсэг тодорхой гарах уу ер нь? Тэр хоёрын зүгээр нөгөө бас яг эхэлж байгаа хэсэг нь бол гардаг. За болж байна. Тэр хоёр ч юм болохоор их хэвтэй нэртэй гоё яагаад байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ Лаура Массимо хоёр уучраа болохгүй дээрээс нь Начо гэж нөхөр орж ирээд хайрын гурвалж үүсчихэд байна да. Яг иймэрхүү кино болсон байна. Тэгээд ер нь бол шүүмжлэгчдээс бол тийм сайн үнэлгээ олж авч чадаагүй. Тэгтээ үзэгчд бол бас гайгүй үнэлгээ өгсөн л юм билээ.
Тэг үзэгчд бол айгүй үнэлгээ өгдөг юм байлаа. Харин тийм Rotten Tomatoes дээр 0 оноо аваад яг нөгөө үйл явдалгүй ихэнх юм ерөөхдөө дотны хацааны томчуудын хэсэгтээ их анхаарсан юм шиг байгаа. Харин тийм шүү. Эротик кино гэдэг утгаараа л тэгээ энэ кино чинь юу яасан мэлээ? Тоглосон жүжигчдээсээ хамаарсан юм уу? Англи, Польш, Итали хэл дээр гарсан юм лээ. Анх. Netflix дээр шууд цацсан. За миний кино байна одоо. За чи ямар кино авч юу? За би ер нь сүүлийн үед Аз киногоор анималтаад байгаа. За энэ удаагийн кино болохоор 2002 оны гэтээ бас нэлээд хүмүүсийн сайн мэддэг. Sex is Zero буюу Sex бол юу ч биш гэдэг. 2002 онд гарсан инээдмийн эротик тэгээд Наад чинь хөгжилтэй кино гэдгээс нэгдээд ах юм. Тий. Өшөө романтик маркийн жанрын кино мэдээж хэрэг 18-18-аас дээш насныхан зориулсан кино байгаа. За Sex is Zero буюу одоо секс бол юу ч биш кино. Тухайн үеийн кино урлагч жинхэнэ тесрэлт болсон бүтээл болсон. За энэ киног найруулагч Юн Жэгүн найруулад Им Чажун, Ха Живон, Чой Сонгук, Жин Жеён гэх мэт хүмүүс гол дүрийг бүтээсэн. Дахиад олон дүр байгаа. Гол дүрүүд бол ер нь. За кинон Солонгосын их сургуулийн амьдралыг элен далангүй хөгжилтэй гэхдээ бас сэтгэл хөдлөм байдлаар харуулсан тийм эротик комеди драм төрлийн кино юм байна. За над чинь би уул нэлен дээр үзчихлээсэн санагдаад байна. Одоо тэгтээ үйл явдлыг мартсан байна. Нэг үзсэн байж магадгүй. Гэхдээ ер нь хэд ч үзсэн үүдхаргүй байдаг. Би бол энэ кинонд айгүй дуртай. Ялангуяа тэр гол дүрийн бүсгүй бол бас алдартай хөөрхөн бүсгүй байдаг шүү дээ. Тий. Тэр ихтэй нэг тийм бүтлгүүч юм шиг угаасаа бүтлгүү тэгээ нэг тийм харах царайны нэг бүтлгүү царайтай тий. Тий. Нэг тийм гоё дүрд нэг тоглохоор царайтай биш үү? За тухайн үед Солонгос кино урлагт ингэтлээ задгаа сэдв гарах нь ерөөсө ховор хэлсэн байна. За тэгээд секс бол юуж биш кино яг энэ хэл хязгаарыг даваад олон нийтийн анхаарлыг татсан. За эрчүүдийн хүсэл, эмэгтэйчүүдийн бие даасан байдал, залуу насны одоо анхны алдаанууд, ичгэвтер мөртлөө бас гэгэлтсэн мөчүүдийг хошин хэлбэрээр харуулсан. Ер нь яг залуучуудын сэдвтэй кино. За гаднаа хошин инээдтэй мэт харагдавч дотроо бас хайр, одоо итгэл, хариуцлагын тухай сэтгэл хөдлөм бас их өгүүлэмжүүдийг агуулдаг. Түүний одоо киноны уур амьсгал нь одоо ерөөхдөө Американ пай уу одоо Америк бялуу байдаг шүү дээ. Ер нь тиймэрхүү. Тэр чинь бас нэг тийм хөгжилтэй кино байдаг шүү дээ. Американ пай ч хөгжилтэй л дээ. Бас road trip гэдэг тийм кинонууд дээр ер нь санагдулам Солонгос киноны бүтээл байгаа. За тэгээд гэхдээ мэдээж хэрэг Солонгосын соёлын нарийн мэдрэмжтэй бас хослуулсан гэдгээрээ бас онцлог кинонуудаас. За кино гарахад тухайн үеийн үзэгчид үнийг эротик гэхээсээ илүү бодит хүний сул талыг хөгжилтэй илчилсэн бүтээл гэж нэрлсэн байна. 2002 онд гарсны дараа 4 сая гаруй хүн үзэж жилийн шилдэг борлуулалттай Солонгос кинонуудын эхний 5 тогтсон байгаа юм бүр. За тэгээд 2007 онд 2 дугаар анги нь гарсан ч эхний анги шиг тийм амжилт олж чадаагүй. Нэрээ нэг 2 гэдэг болон байгаад тий. Ер нь гэхдээ ямар ч киноны 2 дугаар анги эхнийхийг гүйцэхгүй маа тий. Тий. За одоо дөрүүд нь гэхээр И Чан Жун гэдэг жүжигчин тоглосон. Жан Ишик. За энэ хүн бол гол дүр хэрэгтэй жүжигчин. Манай бүтлгүү нөхрөө. Тий бүтлгүү нөхөр. Цэргийн албанаас халагдж ирээд одоо хуулийн сургуульд 28 настай орж байгаа залуу. Хүмүүс ч одоо 18-та 19-та сургуульд ордог байхад бараг 10-аар ах нөхрөө сургуульд орж байгаа байхгүй. Тэгээ гинэн итгэмтгий заримдаа тэнэг гимээр гэхдээ сэтгэл сайтай нэг. Эмэгтэйчүүдийн үн байнга ичгүүртэй байдалд ордогч хайртай бүсгүүдээ чин сэтгэлээсээ их ханддаг тийм залуугийн дүр тоглосон. За Ха Живон гэд жүжигчин тоглосон гол дүрийн эмэгтэй жүжигчин Ха Живон байгаа. Тэгээд бүтээсэн дүр нь болохоор Ли Инхо. Их сургуулийн Арабикийн багийн гоо үзэсгэлэн итгэлтэй сэргэг бүсг байгаа. Гэхдээ гаднаа хүчтэй харагдаж дотроо эмзэг анхны хайр, итгэл, хариуцлагын дунд бас төөрсөн. За тэгээд Чой Сонгук гэд одоо Иншүкийн хамтран амьдардаг нөхөрсөг гэхдээ галзуу найз.
одоо нэг багш бас. Энэ бас гол дүр тоглож байгаа. Жин Жеон гэд энэ ерөөдөө энэ киног хамгийн ирээддэг болгож байгаа дүр. Ким Жи Воны дүр үтээсэн. Сургуулийн хамгийн эрч хүчтэй бүсгүй октын бүлгийн ахлагч. Одоо нөгөө сургуулиуд ч нөгөө од бүсгүүчүүд байгаад байдаг шүү дээ, Тийм. яг тиймэрхүү бүсгүй. Эмэгтэй хүний хүсэл тэгээд элен далангуй ярьдаг олон ирчүүдийг одоо нөгөө өдөө хатдаг тийм хүчтэй бүсгүн дүрийг гаргадаг. Энэ киног ерөнхийдөө хамгийн эротик хэсгүүдээр нь голлох тий эротик үүрэгтэй оролцсон. тийм чиглэл рүү хамгийн их давмгаалуулдаг эмэгтэй дүр. За энэ шиг 28 настай зэрэгээс салгадж ирээд угаад ингээд сургуульд илсэж байгаа юм. Киноны одоо үйл явдал бол эргэн тойронд нь одоо гялалцсан гоё залуучууд, бүсгүйчүүд харин тэр өөрөө нэлээд игдүүтэй гин бас азгүй жаахан тэнэгхэн залуу байдаг. За энэ шигхэн дотор байр бол киноны нийтмийн одоо гол инээд болдог их үүсвэр газар байдаг. Тэнд амьдардаг залуус бүгд одоо дотн харьцаатай холбоотой галзууд, дуршилтууд хийж түүнээсээ болж бас маш их асуудалд ордог. Сэхлэггүй зэлгнүүд ах нь яа. Яг сэхлэггүй. Өглөөдөө лекс дээр одоо дүнгэнэж суух тэгээд оройд нь болохоор оюутны амьдрал болонгуудаа оройд нь тэгээд согтуу, дуу бүжиг одоо тэгээд хин нэгний өрөөнд нууцаар орох гээл тиймэрхүү байдал үргэлжилдэг. Тэгээд энсүкийн найзууд бол энэ тэрүүгээр одоо шалдангүйгээд октоодыг шоглоод дотн харьцааны тухай мэдлэгээ бага ангийн тэдний яг дотн харьцааны тухай мэдлэг нь яг бага ангийн хүүхдтэй шиг төвшөнд байдаг гэж ер нь дүрсэлдэг. За энэ шиг бол тэдний донд хамгийн чин сэтгэлтэй бас хамгийн азгүй охидтой ярих болгондоо хилэн хазгаач хийсвэр романтик мөрөдлөөр өөрийгөө тийм байнга эвгүй байдалд оруулдаг. За найруулагч маань одоо юу байгаа. Гол дүрийн эмэгтэй дүрийн жүжигчний зургийг өгсөн байна. Инхёг. За энэ шиг цаанаасаа тэгээд одоо ер нь нөгөө бүтлэн бөксөөр эргэцэн гэдэг шүү дээ. Яг тийм дүр. Анх эхлэхдээ л ерөөсө бүтлгүүд чиглдэг. Кино эхлэхэд л нөгөө шинэ оюутны одоо их сургуулийн ёслол хийгээд янз одоо оймос бүх юмыг нөгөө Солонгос марк ёслол хийдэж шүү дээ. Том юм төмөр саунд дээр хийгээд арх дарс уугаад тэгээ яг тэрийг бүгдийг нэг амьсгаагаар уугаад толгон дээр тавьдаг солонгосчууд. Тийм. Тэрийг хийгээд яачдаг үлээ. Тэрийг хийгээд л шууд инээж байгаа л тацаад өмчдөг. Шууд тасалдаг. Эхлэхдээ. Тэгээд өглөө ерөөсөө тасраад шууд нэг сэрэгтэй шууд байрандаа өглөөс ирсэн хажууд нь нэл нөгөө пүүлс болцсон сэрж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд өрөөнд нь баах утаа гарцсан. Тэгээ сандарч гүйж ягаад гал гарчна гэд шууд цонхоороо гараад өсөрчдөг. Дөрөв давхраас. Энэ бас муухай ам бүхтэй зэлгээ бас тэгж гад. За тэгээд ерөөхдөө бол кино ингээд дөрөв давхраас өсөрчж байгаа шүү дээ. Тэгээ бас имлэг л явж байгаа байлгүй. Ер нь яг бүтлгүүцснээр эхэлдэг. Энэ ер нь л энэ киноны онцлог ингэж л эхэлж байгаа юм. За өрөөний бас 3 найзтай. Бас нэг бүтлгүү 3. Хамгийн эхний бүтлгүүд нь одоо юу яадаг вэ? Иншүк Ёншик одоо хоол иж яхад нь инхёны одоо нэг хөлдрөө нь ингээл нууц муцаар ингээл чигтэдэг байхгүй юпхтэй. Тэгсэн чинь өөдөөс нь өөдг нь мэдсэн инхёг болонгоо шууд ингээл хөлөө дэлгээд харуулсан чинь өөдг гахаж унаад. Яг нэрээ тэгдэг те. Яа энэ үтсийг санаад байна. Дараа киноны хамгийн эротик хэсэг эхэлнэ. Одоо нэг сургуулийн од бас залуу байгаа. Нөгөө гол дүрийн од бүсгүй хоёрын маань дотн харьцаа эхэлдэг. Тэгээд ерөөхдөө тэр хоёрын дотн харьцаа маш их өндөр хэмнэлтэд явдаг. Маш их дур хүсэлтэй, өндөр, тэгээд хүсэл тачаалтай нэг тийм галзуу маркын дотн харьцаа явдаг. Хоёулаа угаасаа маш их хэрч хүчтэй. За тийм дотн харьцааны хэсэг явнаа. За энэ үед нь харин Иншүкийн бүтэхгүй найзууд нь хулгай нагнахын тулд одоо эрэгтэй хүний үрийн шингэн байна шүү дээ, тий. Үрийн шингэнээ яг өндөг шарж байгаа юм шиг тавган дээр шараад. Тийм шарж болт юм уу? Харин болтго юм бэл би энэ нас тийм шарж болт юм уу? Болдго юм байна гэж харсан. Ер нь гэтээ туршиж үзээгүй л дээ. За тэгээд тийм хэсэг гардаг үлээ ер санаанд талхан дээр тавьчихгуудаа дээр нь ингээд
хулганы хор ингээд зөндөө асгачдаг байхгүй. Аа, Тэгээд дахиад нэг талхаар авчингуудаа одоо нөгөө хулганд айдуулах гээд өрөөнийх булан тавьчихдаг. Аха. Тэгээ угаасаа хулганаа агнах гал. Мэдээж нөгөө Уул нямхандаа хулганд хоол болгож тавьж байгаа юм байна шүү дээ. Тэгээд идэх юм бол үхэн гээд. Тэгээ энэ шиг тэгээ хамгийн бүтлгүү дүр юм болохоор орж ирэнгүүтээ нөгөө гурыгаа тоохгүй шууд орж ирээд нөгөө талх нь аваад идчихдэг. Йоо, энэ ястай нэрээ. Үнэн бүтлэн бүксээр гэсэн гэдэг нь. Тэгээ эмнэлэг орж байгаа. Хөр. Нийл хулганы ор идсэн. Тэгээ аврагддсан байгаа юм зү энэ ч надад. Тэгээ эмнэлээс гарч яваад метрон суухтаа нөгөө инхиом байдаг байхгүй юу? Гол дүрийн эмэгтэй чинь тэр энэ хоёр нэг бүтэхгүй дөрөв гард юм аа энэ нэг хулгай молгой хийгээ яваад байдаг. Тэр хоёр л нэг хойно зогсож жагаад жоохон ордож морлж байгаа л холдоо явцсан хойно нөгөө нөхөр нь энэ шиг чи хойно очиж зогсчихгүй юу? Тэнгүүт нөгөөт нь өөрийг нь оролцсон нөхөр байна гэд. Тий оролцсон нөхөр байна гэж харангуудаа эргэж хараад нууц хэрэгтэн нь баг хууртал өшөглөөд. Яа. Дахиад эмнэлэгт очиж буцаад. Эмнэлээс гарч ирэнгүүтээ буцаад эмнэлэгт. За тэгээ яг инхүү харамсаад инхэн харамсаад бүтггүй одоо нэг тийм хаард үзүүлбэр үзүүлдэг тэд нөгөө багт нь аэробикийн талбайд нь одоо зааланд нь тэгээд цуг юу бэлтгэл хийх боломж олгоод ерөнхийдөө за тэгээд түүнээс хойш ингээд аэробикийн багийнхан тэдний нэг сонин үзүүлбэр бие бинийгээ цогтөг үзүүлбэр одоо төвчээр үзүүлбэр юм уу да. Тийм үзүүлбэр үзүүлдэг багийнхан хоорондоо танилцаад тэгээд оройн цуг шоудд. Тэгээ энэ үеэр нь харин инхүү нөгөө од залуутай учир ургуулад танилцаад жоохон дотн болоод тэгээд ерөнхийдөө бүгд ингээд хараа явсан чинь манай нөгөө гол дүрийн иншик мань ерөөсөө ганцаар үлдсэн. Бусад найзууд нь аэробикийн нэг охин дагуулсан явцсан. Иш манай хүн бүтлгүүгээр энэ хоосоо хон. Гэтэ тэдний найзууд нь ч гэсэн бас бүтлгүү. Ааха. Тэгээ нөгөө гурван тийшээ гурван охиныг дагуулж явсан ч нөгөө далд санаа нь ойлгомжтой. Хоёрыг нь бол далд санаа нь ойлгомжтой. Нэг нь болохоор гинэн залуу. Нөгөө охин нь тэм далд санаатай бас. За. Тэгээ бүгд бүтлгүүдтэй голно. Энд чинь хамгийн замаа хэсэг нь нэг залуу нэг охин ингэ дагуул явж байгаа шүү дээ, тий. Тэгээд хоёлаа гоё үнсэлцээ гээл тэгээ ярьсан чинь нэг нь бөөлжөөд бүр тултал нөгөө охин нь тэгснэ эргэж хараа үнсэлцээ. Яа. Тэгээ ер нь бүгд бүтлгүү тийм ямар ч дотн харьцаа болдоггүй ер нь. Тэгэл секс энэ нөгөө киноныхын нэр нь хүртэл тийм л юм шүү дээ. Киноны нэрний чи утга бол ерөөдөө одоо сексуал хайрын хажууд юу ч бишэл гэсэн үг юм л. Сексуал бол ер нь юу ч биш те. Хайр бол чухал. За тэгээ бүтлгүү гарууд нь угаасаа бас нэг юм өрөөний бүтлгүү гарууд нь бас нэг юм сэтгэвтэй. За. Нэг охинд хэдүүлээ өгнө гэдэг нь пакусны шилэн дотор нөгөө сэрэл өдөгч хийгээд. За. Тэгээд хөргөчөнд дэждэг байхгүй. Тэгээ бүтлгүүгээр угаасаа энэ шиг очоод бүтлгүү нуучна. Йоо, өөр хүн зэрүүлсэн баг чинь тэрийг нь очиж аваад уучч юм уу? Яг энэ шигийн хажууд нь нөгөө Йонхон од залуутайгаа ингээд уулзаад яг хажуугийн өрөөнд нь тэгээд дотны хацанд орж идэг байхгүй. Тэр нь өрөөнд нь жоохон сонсогдно. Тэнгүүд нөгөө тийм шингэн ууц юм чинь бүр нөгөө чинь болохоо байгаад. Тэгээ балараад байжсэн чинь найз залуу нөгөө од залуу чинь юмд гардаг байхгүй. За. Тэр оронд нь инхөө өрөөнөөс нь гараад нөгөө ус авах гэж явж байгаад өрөөнд төгжгдөд. Йоо, ястад нэр үнэхээр бүтлгүй юм аа. Тэгээ эмгтэй дөрөн шүү гэхдээ инхон гэдэг нь. Тэгээ өрөөнөөс нь гараад ус авч байгаа санамсруу өрөөнд төгжгдөнгүүт нь нөгөө онгорхой хойс өрөөнд нь гэлс хүмүүс ирээд онгорхой хойс өрөөнд нь яваад орсон чинь нөгөө иншик өрөөнд орцсон. Тэгээ нөгөө юу хийж шингэн ууцсан. Тэгээ шингэн ууцсан. Тэгээд нөгөөдгөн болохоо байцсан байж хат байсан хүн яг нөгөө өөрийгөө болгож идэх байхгүй. Гараараа. Яг тэр үед нь ороод ирчих. Тэгээ угаас тэр л дүүстэй. Тэгээд угаас тэгээ орж ирээд бас нэг бүтэл үзсээр байгаа дөрөв давхраасаа бас унаад нөгөөдгөө дахиад углаа хийчихнэ. Иш. Тэг бүр хулаа дахиад имлэг явна. Тий, дахиад имлэг дээр очино. Ийм бүтлгүй ерөөс. Хорвогийн хамгийн бүтлгүүний дөрөв бүтээдэг гэж. Тэгэд одоо тэрсэн өрөөнд нь орж ирсэн байгаа штэ. Инхөг. Тэгэд тэнгүүтээ яа тийм буцаад
нөгөө од залуу руугаа явд юм уу? Одоо буцаад өрөөндөө орно нэстэ. Тий, ер нь өрөөндөө орно. Тэгээд яг хуу энэ хоёр хон донд юу ч болоогүй л да, зүгээр орж исэн чинь нөгөө таньдаг тэр нөгөө энэ шиг нь бас бүтлэхгүй байсан байдлаар байж байгаа л тэгэл балкон дээр гарч байгаа. Балконоор нөгөө өрөө рүү нь орж явсан байхгүй юу? Нөгөө өрөөл нь орж байгаа дотроос нь онгоолох гэж явж байгаа юм. Дамжиж явах гээд тэгж байгаа унчт. Йоо. За тэгээд ер нь цаашдаа кино нөгөө гол дүрийн инхүү маань нөгөө од залуутаагаар мандагдлал. Хотын хацанд ороод тэр оронд энэ шиг нь болохоор найзуудтайгаа бүтлгүүцээ ярьлаад. За тэгээ од залууч одоо сан ок гэдэг залуу байхгүй юу? За. Тэр нэг шүн ингээ эргэлт болсон. Энэ бол ер нь киноны яг эргэлтийн зүг болдог. За. Нүгээр чи салч. Хүүхэдтэй болсон. Тэнгүүт нь сан ок ерөөхдөө ийм зүйл байхгүй. Ер нь бүх зүйлээс хариуцлагаас бултаа зүхтаадаг чи. Хариуцлага хүлээж чадахгүй. Тий, одоо өр хөндлөх ёстой гэд. Тэгээ инхүү ганцаардаа дэмлэг орж өр хөндлөх шийдвэр гаргадаг. Гэхдээ ганцаараа ирж болохгүй заавал энэ хүүхдээ аав нь авчрах ёстой гэд. За. Тэгээ нөө энэ шиг гойдаг. Тэгээ энэ шиг цуг дагалдаж яваад эмнэлэгт нь тэгээ юу болж байгаа гэдэг бүгд нь хажуунаас нэсвэртэй хараад. Тэгээ ер нь киноны өнгөйс тийм хөгжилтэй романтик төрлөөс хөгжилтэй байдлаасаа ер нь жоохон гонигтай төрөл рүү шилжинэ. Тэгээд киноны нийтдээ шог яриа багасаад улам уян зөөлн тийм нөлмөс ингээд гар мар тийм хэсгүүд эхэлдэг. Уянгалаг хэсэг нь эхэлдэг юм байна. Тий. За тэгээ инхёгийг эмнэлэгт уйлж сухтны энэ шиг хажууд нь ерөөсө байнг байгаад өгжөөх гэж оролдоод бүхнийг хийдэг. Яасан хөөрхийн тий. Энэ үед нөгөө од залуу нь дахиад нэг эротик сцен гардаг. Од залуу нь буцаад нөгөө одоохонтойгоо уулзаад дотны хацанд орж идэг. Тэгээ энэ хэсэг нь бол нөгөө эротик гэхээс илүү зөв үүрэг хэсэг ер нь. За. Яг хэвдээ нөгөөдг нь эмнэлэгт байж яах чинь нөгөөдг нь тийм нөгөө охинтойгоо уулзсан явахаар угаасаа дургу урж. Тий. Муухай юм тий. За эмнэлэгс гарсны дараа инхүү сургуулаа төв хаяад өөрийгөө дахин олохоор оролдог. Тэгээд харин энэ шиг бол түнд хизээж буруутгахгүй зүгээр л түүнийг хайрлсан ивэрэ байдаг. Тэр охин би чамааг ойлгож байна. Чи буруугүй гэж хэлдэг хэсэг олон үзэгчд нулимсаа барьж чадаагүй гэсэн. Энэ хэсэгт ер нь завдалгүй инхүү хоригдсаар аэробокийн тэмцээнд ороод нэг цусалдаад бас тэгээд энэ шиг бас үүрч эмнэлэгт үргэдэг. Харин инхөөний ээж нь тэр хоёрыг хоёуланг нь зоддаг нөгөө инхөөнийг аав нь гэж бодож хүүхдээ агуулсан. Яг тэгж бодно шүү дээ. Тэгээ энэ шиг тэгээ уурандаа нөгөө залууг нь очиж зодоод бас. Бас. Тэгээд инхөөнтэй уулзуулдаг. За тэгээд ер нь нэг киноны төгсгөл хэсэгтэр бол нөгөө энэ шиг чинь кетчуп ингэ цацж байгаа л хан дээр аль цацчихгүй юу? За. Тэгсэн чинь хан дээр нөгөө том эмэгтэй хүний балкад байдаг. Тэрний яг нууц хэсэгт нь ингээд кетчуп нацарчингууд нөгөө нөхөчдөө саваагүй гэрээ долоож л байдаг. Яа энэ хэсэг нийтдээсэн юм байна. Тэгэнгүүт нь инхээ бас яг орж иш таардаг. Энэ ястай нэр үнэхэр бүтлгүй юм аа. Тэгээ тэр хоёр ер нь ярилцсан чинь жинхнээсээ яг байранд нь гал гараад. Тэгээд төмөр гараад уу? Тий. Дотор өрөнд нь. Тэгээд дөрөв давхраас ер нь яг хоёулаа хөтөлцөөд өсрөөд гинанд дуустдаг. Тэгдэг үлээ. Би одоо яг тэр нэг бүтлгүй хэсгүүдийг нь бол яг санаадах юм гэсээрээс яг энэ хэсгийг нь бол санахгүй байна. Тэгээ хамгийн гоё нь болохоор нөгөө дөрөв давхраас өсрөхтэй. Хоёулангийнхан хуранд нөгөө хос богж байгаа харагддаг. Яас хөөрхийн. Тэгэл яг кинод дуусна да. За тэгээ манай бүтлгүй чинь тэгээд өөрийнхөө крашиг олоод авчиж байгаа юм биш үү тий? Энэ царай шиг бүтлгүү жүжигчин л гэн. Угаасаа яг ийм царайтай хүн л ийм бүтлгүүд дүр тоглох хэрэгтэй байдаг бах тий. Харин тэгдэг бах та. Угаасаа бүр нэг цаанаас нь мэдээж нөө найруулагч нар нь харж байгаа л сонгоно шүү дээ. Дахиад сүүлд кинон тоглосон болов гинэ. Тоглосон бах уу эн чинь. Ингэж яг өсөрд юм биш үү? Найруулагч зургийг тавьсан байна. Тий, яг төгсгөлийн өсрэлт гарч байна. За тэгвэл энэ киноч нэрээ нэлээд дэрвийн кино нэг үзчихсэн бүр ихэнх явдлуудыг нь мартцсан юм байна. Бүтлгүүцдэг хэсгүүдийг нь бол санаад ах. Тэр түрүүний кетчуп долоодаг хэсгийг бол бас яг санаж байна. Тий. За энэ жүжигчин бол маш олон кинонд тоглосон. Ер нь ийм дандаа л ийм дүр бүтээдэг. Бүтлгүүдүүд талын юм. Тий. Одоо 2002 онд энэ кинонд тоглосон бол 2007 онд
2 дугаар ангид нь тоглосон мэдээж. Тэгээд маш олон кинонд ер нь тоглосон. Одоо энэ кинонууд нь харсан чинь нэг 50-аад 30 40-од кино бол ер нь байна. Гэтэ ер нь бол тэр нь дандаа инээдмийн кино. Бүтлгүүч гэсэн тийм хөөрхөн дүртэй идэх тий. Тэ. Бодоод хахад. За нэг юм сонирхолтой дуртай киноныхын тухай ярьлаа. За. Энэ кино ер нь тэгээд яг өсвөр үеийнхэнд бас магадгүй те бэлгийн одоо нэг боловсралгүй хүмүүсийн тухай гаргасан. Тэр охин ч гэсэн тэр энэ залуучууд ч гэсэн тэр ер нь ямар ч нэг тийм нөгөө бэлгийн боловсралгүй учраас нэг нь жирэмсэлж байна, бусд нь тийм хошин үйлдэлүүд хийж идэг. Тэрийг яг зүгээр нэг талаасаа яг 18-аас дээш насныханд мөртлөө тэр оюутан ахуу тэр оюутан хүүхдүүдэд яг ийм боловсролыг ийм алдаа байдаг шүү гэж ойлгуулах зорилготой тийм кино юм болов уу гэж бодсон. Тийм байна. За тэгвэл сонирхолтой хөөрхөн хүүчлэлтэй кино ярьж өгсөнд баярлалаа очроо доо. За ингээ Улаанбаатарт 22 цаг 53 минут болсноор томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ 7 өдрийн эфир маань ингээд дослаа. Та бүхэн маань даваа гарагт өглөөний 7 цагт дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээрээ MJL радиогоо хүлээн авч сонсоорой. Бүгдээрээ сайхан амарцгаарай. За даваа гараг хүртэл баяр та. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3